Энэхүү видеог олон улсын бууцааны сайт 1xBet хамтран хүргэж байна. Хэрэг та хөрнийг болон түүнээс дээш настай болоо. Тайлбар хэсэгт байрлах линкээр орж бүртгэл үүсгэхдээ довчлол гэсэн промо кодыг ашиглаж зэнүүлсэн дүнгээ 100% бонус болгоно аваарай. Та өөр тохирох боломжит дүнгээр бооцоо тавьж ит автахгүй байхыг анхааруулж байна. Энэ удаагийн дугаараар Масок дуу болон түүний багийнх нь харт тамхины 8-штыг олж илрүүлнэ. Тэдний өгсөн мэдээллийн дагуу худалдаалж байгаа хаягаар олж ирнэ. Тэдний ирсэн офис хамгийн дээд давхарт байх ба ядаж байхад офис нь лифтгүй барилгын дээд давхар руу алхасаар гарч ирнэ. Хаалгын цөм цөхөд орсон чинь дахиад нэг хаалга хийсэн. Бүх нотлох баримт бараг 0-ын сүүл турлыг хийж устгахыг оролдсон ч хүчирхэг Масок дуу хаалгын цөм цөхөд орж ирнэ. Бүгдийн баривчилж тэдний хамсаатнууд болох бараа хүргэл хийдэг нөхдүүдийг захиалгын аппликейшнээр илрүүлнэ. Офис дээр нь хүлээж байгаад нэг нэгээр нь алгадаад арын өрөөнд оруулж бүгдийн барина. Энэ хооронд Филиппинд солонгосын тусгай хүчинд ажиллаж байсан. Одоо онлайн мөрөдө тоглоомын байгууллагын тэргүүнээр ажиллаж байгаа Бэг Чангийн өөрийн ажилчин Жо Сон Жэг оргох гэж байхад нь барьж аваад түүнийг хөнөөнө. Бэг Чанги бол солонгосын онлайн хууль бус мөрөдө тоглоомын зах зээлийг хянаж, хүн хулгайлах, данхаарах, алах зэргээр бүхий л хууль бус ажлыг хийдэг хүйтэн цус далуурчин юм. Түүний хамтрагч мэдээллийн технологийн сууд Жан Дун Чол Солонгост илүү том төлөвлөгөө хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Казиногийн босс Жан Дун Чолын захиалгаар өрсөлдөгч казиног хааж гишүүдийг нь өөрийн сайт руу авснаар Бэкийн эзэмших хувийг нэмэгдүүлнэ гэж амлана. Бэкийн үед казиногоо улам өргөжүүлж ойролцоо өөр нэгэн казино ажиллаж байгаа гэсэн мэдээллийг аваад хүмүүстэйгээ дайлаар мордоно. Бэг ойролцоо байх казиног бүр хүүс тэмтэрч серверийн мэдээллийг авч Жан Дун Чол руу явуулж гишүүдийнхээ тоог нэмснээр өөрийнхөө авах бай нэмэгдүүлэхээр Жан Дун Чол руу ярина. Энэ хооронд мөрдөгч Масокдо Жогийн хийсэн онлайн мөрөдө тоглоом болно. Түүгээр мөнгө угаасан хэргийг шалгаж байсан ч Жогийн аимшиг төглийн талаар олж мэднэ. Жогийн цогцыг өмнөд Солонгос руу буцаан илгээсэн бөгөөд Масокдо задлан шинжилгээний тайлан судалж энэ хэрэг хууль бус мөрөдө тоглоомтой илүү гүнзгий холбоотой байгааг олж мэднэ. Жогийн гашуудж буй ээж Масокдогоос хүүгийнхээ төлөө шудраг усыг тогтоохыг гуйсан ч удалгүй Масокдод дуудлага ирсэн нь Жогийн ээж амиа хорлсон болохыг мэднэ. Мөн түүнд хүүгийн минь хөнөөсөн хүнийг заавал бариараа гэж зургус үлдээсэн байлаа. Ингээд гэмт хэрэгтнүүдийг барихаар шийднэ. Масокдо болон тус агентлагийн кибер мөрдөн байцаалтын Хан Жисүгийн багтаа нэгдэж тэд Жогийн ажил эрхлэлтийн түүх болон хууль бус ажлыг хийж байгаад эрен сурвалжлагдан улмаар Филиппин руу зугтсан гэх мэдээллийг хайснаар түүний хөл хууль бус мөрөдө тоглоомтой холбоотой болохыг гадарлана. Тэдний олж мэдсэн онлайн мөрөдө тоглоом нисэх гэсэн ч төлбөр төлөх тул Масокдо зохицуулъя гэд дарагтайгаа ойролцоо клуб дээрээний 2 багийг дарамтлж байгаад хэдэн доллар авнаа. Бас онлайн мөрөдө тоглоомын талаар мэдхүү гэж асуухад мэдэхгүй л гэн. Тэгвэл олж мэдэрэй гэж хэлээд явна. Жон Дунчол болон Воннаар хоолнд орж байтал Бэг залгаад бараагаа авсаа миний хувийг нэмээгүй байна гэж хэлээд уцаа шууд тасалчихна. Уцаар яж ойлгохгүй байсан тул Бэг туслахтайгаа Солонгос руу ниснэ. Масокдогийн утсан дуудлага ирсэн нөгөө клубын 2 багийн бид хоёр онлайн мөрөдө тоглоомын ажилуулдаг нэг хүнийг мэднэ гэд нэр болон хаягийг өгнө. Тэр нөгөө манай өмнөх анги дээр кредит хэсэг дээр гардаг Жан Исү бөгөөд нэг хүүхнийг дагуулцаа миний гүйчи барьж бай гэдэл өнгөрч байтал Согдоо ирээд машин дээр нь сигналдаад түүн дээр ирж уулзсан. Тэрээр өмнө нь энэ салбарт ажиллаж байсан тул Жан Исүгээс тусламж хүсэв.
Түүнтэй хууль бус мөрөөдө тоглоомын хэрэг дээр нууц ажилтнанд цагдаа болохыг хүсэлтийг тавьж хамтарч ажиллахаар болж багийнхантайгаа уулзна. Жанису сурчлагын цаас үзүүлж эдгээр газруудын эзэн нь нэг л хүн байгаа. Энэ бол монопол. Би Филиппин казино нээсэн ч 3 хоногийн дотор тэд огшнууд ирж манайхыг буулгасана гин. Тэдний талаар мэдээлэл олж авахын тулд Солонгост байх мөрөөдө тоглоомын газар ирж Жанису болон хан Жису нар ширээн дээр сууж тоглоход нэлээд их мөнгө алдаад яг гарах гэхэд эзэн тэднийг тусгай ширээнд суух уу гэж урьж оруулж ирээд удаагүй онлайн мөрөөдө тоглоомыг санал болгоход Жанису чи надаар тоглоод байна уу гэдэл уурлаад яг явах гэж байтал үгүй энэ бол бэлэн мөнгөөр тоглодог маш боломжийн сайтаа гэж хэлээд бусад мэдээллийг өгөх гэж байсан ч манай хүн амаа алдаад өөлөгөө бариад өгчихнө. Гадна жагнаж байсан манай багийнхан дайр нь орж ирээд тэднийг барьцгаана. Машиндаа суулгах нь эзнийхэн талаар мэдээлэл олж аавна. Хаан байгааг нь олж мэднэ. Мэдээллийн дагуу ирэхэд бараг хүрэгдэх хүргэл хийж байсан баг яг мөн байна. Цагдаа нарыг хараад л зугтсан ч мас өгтүүд нэг алгадаад түүнийг барина. Энэ үед Бек туслахтайгаа Солонгост ирсэн. Жандунчолтой уулзахад тэрээр QM Holdings нэрийн доор криптовалютын схемээр ажиллаж байгаа. Ерөнхийлөгч Воныг нүүр царайгаа болгож биржид бүртгүүлэхээр зүтгэж байгаагаа мэдэгдэнэ. Тэнд бас нэг яамд ажилдаг сугны үс нэрчсэн криптовалютын зөвшөөрөл авах гарын үсийг зурулах талаар ярилцсан. Нэ сугны үс багийн нөгөө гарын үсийг зурах нөхөртөө уулзсан. Хавхал өгөхөд авсангүй. Үүнийг харж төвчээр алдсан Бек машинд орж ирээд шууд сугны үсийг хутгалаад амийн хөнөөчин. Дөхтүүд байгаа хахуулыг түүнд өгөөд гарын үсгээ зургээд л шууд өгнө. Нөгөө цагдаагийн газар байцаалт өгч байсан багийг мэдээлэл залруулах үегээд Бек цагдаагийн хилцээр нууцаар ирсэн. Хүргэлтээр баахан захиалга өгсөн. Захиалгууд ирээд хилцээр бужигнаж байтал Бек байцаалтын өрөө нууцаар орж ирээд хүргэлт хийдэг сугны үсийг хоолойгон хэрчээд шууд л амийн хөнөөгөө гарч явна. Бекийн хяналтгүй үйлдэл санаа зовсон Жандунчол менежер Вонд Бекийг устгахыг тушаана. Өөртөө бас нэг буу захина. Масогдуу Жандунчолын криптовалютын нээлтийн арга хэмжээнд QM Holdings болон Imperial Casino хоёрын хоорондох холбоосыг судлахыг оролдсон боловч Бек болон түүний хүмүүстэй лифтэн таарч тэднийг гарч явсны дараа араас нь ноёд руу орж ирээд бичиг баримтын шалгах гэтэл түүнийг шууд л хутгалах гэж дайрснараа тэдэнтэй тулалдана. Масогдуу халдлага үлдэгчдийг нэгийг нь барьж чадсан ч Бек зүгтэж энгийн иргэннийг шархтуулна. Ахис дэвшил гарахгүй байгаад ууралсан цагдаагийн дарга Масогдуугийн мөрдөн байцах багийг тараав. Гэсэн хэдиж Масогдуу цагдаагийн газрын комиссарын өрөөнд тэдний хуралдаа байхад нь орж ирээд мөрдөн байцаалтаа өргөжлүүлэхийг гуйж мөрдөн байцаагч ийм л байх ёстой гэж хэлээд ичээл зөргийг үнэлээд түүнийг энэ хэргийг өргөжлүүлэн ажиллахыг зөвшөөрнө. Цагдаагийн агентлагийн комиссарын зөвшөөрөлтөй Масогдуугийн багийнхан ажиллагааг эхэлж Жанисугийн монопол гэж хэлсэн санаагаар Imperial Casino руу дайрах зорилгоор хурамч казиногийн ажиллагааг эхлүүлнэ. Тэд PNP-тэй нэгдэж Imperial Casino-гийн сервер рүү дайрн орж ирээд тэдний сервер болон бүх мэдээллийг авч чадсан QM Holdings болон Imperial Casino-гийн халууч байсан гэдгийг нотлох баримтаар батлана. Энэ үед Бекийг өрөөндөө байхад нь Вон хэсэг хүмүүстэй ирж түүн рүү дайрна. Гэсэн хэдиж Бек тэднийг ирж байгааг мэдээд туслахтайгаа тэднийг бүгдийг нь хүс тэмдэрнэ. Вон чархтаад амир шөө гэж гуйна. Вон Жандунчол руу яриад Бекийг бариад ирсэн байгаа гэж хэлээд Бекийн байгаа хаягийг явуулна. Жандунчол хаягаар ирэхэд Вонтой уулзан түүнээс гар бугаа аваад дотогшоо орно. Гэтэл Бек маань түүнийг харин хүлээж байна. Жандунчол бууга гаргаж ирээл түүнийг яг буудах гэсэн ч буунд ямар сумгүй байна. Бекч түүнээс өшөөгөө авч хэд утгалаад түүний амийг хөнөөнө. Ингээд Бек болон Вонаар түүний хувийн виллад ирж Бек сервер болон мэдээллийг аваад харин бэлэн мөнгийг Вонд үлдээгээд гарнаа. Вонч мөнгө цуглуулж аваад дуусаагүй байхад цагдаа нар вилла руу дайрч орж ирнэ. Түүнийг баримжилнаа.
Масогдо түүнийг барихаар ирсэн чи тэднийг Филиппин рүү нисэх тийс захиалсан байгааг олж мэднэ. Ингээд онгоцны бул руу яарна. Энэ үед Бек туслагтайгаа Сөүлийн Инчоныг нислэх бодолд ирээд чекин хийгээд онгоц руугаа ортол Масогдоч түүний араас ирнэ. Онгоц хөрхөөр хаалгаа хааж байтал Масогдо түүнийг барихаар араас нь орж ирээд бизнес англилийн бүх хүмүүсийг гаргаж дууссан дараа Масогдо түүнтэй хоёрын эсрэг нэг халд толно. Нилийн удаан үдсний эцэст Бек хэдийн утгандаа сайн ч гэсэн манай Масогдо түүнийг хүчээр илүүрхэж түүнийг буулгаж авав. Удалгүй цагдаа нар ирээд түүнийг баримтлана. Ажиллагаа амжилттай болсон тул Масогдо болон түүний багийнх нь Жо болон түүний ээжийн дурсгалд хүндгэлд үзүүлж харин Жан Хисог цагдаа зогсооход өөрийгөө цагдаа гэж хэлээд тэмдэглэн үзүүлтэл хуранч байна гэд түүнийг цагдаагийн дүрд хувирсан хэрэгээр баримтжилнаа. Зангид кино таалагдсан бол subscribe